За сайн байцгаана уу. Хибралуудчтай тэмцэх нийтийн төвийн хяналтын инженер Даштерж байна. Та бүхэнд одоо энэ бичлэгээр Andromeda хортой програмын гараас устгах тухайн програмыг цэвэрлэх зөвлөмжийг бичлэг хэлбэрээр хүргэж байна. За ингээд цэвэрлэхийн тулд одоо гараа устгах цэвэрлэхийн тулд эхлээд системд ажиллаж байгаа процессоруудыг шалгаж бактери програмыг нь олж устгах байгаа. Энэ доор харж байгаа линкэн дээр бид бүхэн одоо энэ гараа устгах зааврыг мөн Andromeda хортой програмын тухай холбогдох мэдээллүүдийг бид бүхэн байршуулсан байгаа бөгөөд эхний алхам болох тухайн хортой програмын процессыг олж устгах байгаа. Энэ нь болохоор таны компьютер дээр одоо тухайн Andromeda хортой програмын хуулбараас хамаарат мөн үйлдвэрлэлийн систем архитектураас хамаарат өөр байж болох юм аа. За жишээ нь бид бүхний ажиллаж байгаа энэ компьютер дээр Windows 10 үйлдвэрлэлийн системдээ 64 биттэй. Үүн дээр бол тухайн хортой програмын процессор нь бол одоо энэ ямар нэгэн нэр байхгүйгээр одоо энэ жишээнд процессны нэртэй бол энэ дээр бол ямар нэгэн нэр байхгүйгээр үүн дээрээ properties-гээ дараад шинж чанарыг үзэх юм бол SVG host гэд байж байгаа жишээний байна. Тэгэхээр эхлээд ажиллаж байгаа процессор энэ task хийгээд нэгтгэх алхмаараа устгахчнаа. За ингээд нэгтгэх алхам нь бол task manager дугаараад процессор устгах байна. Хоёр дахь алхам нь болохоор эрийг гэдэг би регистр рүү ороод тухайн хортой програмын региструудыг устгах байгаа. Энэ мэн болохоор тухайн үйлдвэрлэлийн системээс хамаарат буюу одоо чинь Windows 10, Windows 7 үйлдвэрлэлийн системээс хамаарат өөр зам буюу өөр байршил дээр байж болно гэсэн үг. Windows 10-ийн хувьд бол одоо энэ зам дээр тухайн хортой програмын регистрийг байрлаж байгаа гэсэн үг. Регистр эрийг эдит руу ороход бол эрийг run дээр эрийг эдит бичээд регистр эдит цонхлогоо ороод Windows 10-ийн хувьд бол local machine руу ороо үүний software үүнийхээ Microsoft хэсгийн Windows-ийн current version-ийнхаа policy-гийн Explorer үүний run дотор. За энэ дотор нөгөө регистр буюу тухайн хортой програмын регистр нь байгаа гэсэн үг. За энэ заавар дээрээ тухайн регистрийг устгахын тулд санамж хэлбэрээр байршуулсан. Тэрний юу вэ гэхээр тухайн энийг шууд одоо энэ дээрээс устгах гэхээр permission алдаа буюу алдаа зангас одоо чинь эндээс нь устгаад үзэх юм бол за ийм алдаа зааж байгаа гэсэн үг. За энийг хийхээс өмнө эхлээд 3 дахь алхам буюу тухайн өгөгдлийн сан дээр нэмэгдсэн байгаа одоо тухайн хортой програмынхаа одоо файлыг байршил бэксэд байгаа харгалзах файлыг нь олж устгах байгаа. Инхийн тулд Windows 10 үйлдвэрлэлийн систем дээр бол одоо Windows 7 болон 10 үйлдвэрлэлийн системээр одоо мөн энэ зам хортой програмын байршил нь бол одоо дээрх доорх замууд дээр байгаа гэсэн үг. Одоо Windows 10 үйлдвэрлэлийн системийн хувьд бол үйлдвэрлэлийн систем суусан C дискний одоо програм дата гэдэг нь одоо ингээд орохоор бид дээр харагдахгүй байгаа бол бид тэр тухайн Explorer-ийн eavesний folder option хэсгээс eave гэдгээс show hide нь нууцлагдсан байгаа файлыг нэ. Энийг сонгохдоо давхар hide гэдэг энэ хэсгийг чеклэж өгөх хэрэгтэй. Энэ чекснийг аавна гэсэн үг. За ингэхээр нөгөө бидний одоо орох хэвээр програм дата folder маань энд нууцлагдсан бол гараад ирж байгаа. Үүний програм дата folder-ын local settings доторх temp дотор. За энд нөгөө бидний бүхний хайгаад байгаа тухайн хортой програмын маань байршил харгалзах файл нь байгаа гэсэн үг. Энэ нэрийг эдит хоёр дээр байгаа энэ одоо файлын зам энэ нэр хоёр манд адилхан байна жишээний. За үүн дээрээс бид нар шууд delete биш keyboard-ноос shift delete төвчлөрийг дараад тухайн харгалзах файлыг устгана.
За ингээд тухайн арга зах байлаа устгах нь. Үүнийхээ дараа бид нар нөгөө permission заагаад болохоор энэ run дотроо mouse өрөө дараад үүнээс permission гэж ороод pool access эрхийг өгөөд за ингэснийхаа дараа бид нар эндээс тухайн регистрийг болоод устгацнаа гэсэн үг. За ингэснээрээ бид бүхэн энэ гурван үйлдэлийг бид нар хийснээрээ тухайн хортой програмыг одоо өөрийнхөө компьютер дээр буюу цэвэрлэхсэн байна гэсэн үг. За одоо ингэж бүх үйлдэлийг хийж дуусны дараагаад тухайн компьютероо рестарт хийгээд одоо тухайн процесс болон регистр нөгөө файл болсон фолдеруудаа шалгаад үзэхэд бүрэн устсан байх юм бол бид бүхэн нөгөө Andromeda төрлийн хортой програмаа одоо өөрийнхөө компьютер дээрс бүрэн устгасан буюу өөрийнхөө компьютерыг бот босны одоо ботоос бүрэн чөлөөлж чадчихна. За одоо ингээ компьютероо рестарт хийгээд асныхан дараа төлөө нэг юугаа шалгаад үзчихье. За компьютер маань нассан. Одоо хэдүүлээ эхний ээлжинд бол тухайн системд ажиллах процессуудыг шалгаж бактери програм нь олж утгах гэсэн байсан. Мэдээ зааврын дагуу устгасан бөгөөд task manager руу ороод тухайн нэргүү буюу түрүүний процесс маань одоо байна уу юу энэ ингээд хаарчиж байна. Хоёр дахь алхмаар бид регистрийг устгасан байгаа. Регистрийг устгасан бол регистр эдитор нь регистр эдитор руу ороод тухайн заавар дээрх замынхаа дагуу local machine-ны software хэсэгт Microsoft дээр доош явуулаад Windows-ийн current version-ийн policy доторх Explorer доторх run дотор маань нөгөө бидний регистрлөхөр маань устсан байна. Мөн Explorer цонхны үйлчлэн суусан дискний програм дата дотор local settings дотор temp дотор мөн тухайн хортой програмд байхгүй байна. Ингэснээр таны компьютер дээр суусан Andromeda хортой програмыг бүрэн цэвэрлэж устгасан гэсэн үг.